сайн бацгаана уу? Энэ удаагийн хичээл хувьсгал ба шинэ улс орнууд. За энэхүү хичээлийг үзснээрээ бид түүхийн нэг онцлог шинэ үеийн түүхийн нэг онцлог болох олон хувьсгал эргэлтүүдийн тухай үзүүлнэ. За энэхүү хувьсгалууд нь түүхийн шинэ үеийн төр төрхийг өөрчилсөн төдийгүй өнөө үеийн түүхэнд уул мөрөө үлдээсэн болохыг ойлгох болно. За ингэ хувьсгал гэж юу вэ? За хувьсгал гэдэг нь өөрөө аливаа тогтсон суурь харилцааг үндсээр нь богино хугацаанд эрс өөрчлөх нийгмийн үйл явцыг хэлдэг байгаа. За энэхүү хувьсгал гарахад хамгийн чухал нөлөөлдөг нэгдүгээр бол хүчин зүйл гэж байна. Нөхцөл байдал тухайн үеийн нийгэмд үүссэн нөхцөл байдал нь өөрөө маш том хүчин зүйл нь болдог гэж үздэг байгаа. За тэгвэл Америкийн нэгдсэн улсад хамгийн анхны энэ хувьсгал гарсан гэж үздэг. За яагаад энэ бүхэн гарах болсон нөхцөл шалтгаан бүрдсэн бэ гэвэл 1775 онд Умард Америкт тусгаар тогтнолын дайн эхэлсэн гэдэг. За яагаад эхэлсэн бэ гэвэл Америкчуудын харгас хууль гэж нэрлэх болсон залхаан цэвэрлүүлэх хуулийг Англи улс 1774 онд баталсан. За энэхүү харгас хууль нь хүмүүсийг маш ихээр залхаан цэвэрлүүлж исэн, зовоож исэн, тамалж исэн учраас колониудын тэмцэлд нэгтгэхэр хүргэсэн байна. Ингээд 1775 оны 5 дугаар сарын 10-нд Филадельфид 13 колони төлөөлөгчид хуралдаж Твийн армийн командлах тусгаар тогтнолын дайныг удирдах хүнээр Жорж Вашингтоныг томилсон. За ингээд 73 онд үүнээс өмнө болохоор 73 онд оны 10-р дуусард колони иргэд Бостоны бомбыг хаагаад Ост Индийн компани цайг орлогыг хөргөж далаад хайсан байна. За ингээд үүний хариуд нь Английн засгийн газар цэрэг илгээсэн боловч босгочдыг дарж чадаагүй харин ч Америкчуудын уур хилэнг олон хөдөлгсөн. За ингээд 13 колони төлөөлөгчд нээж Твийн армийг бий болгоод 1775 онд Америкт тусгаар тогтнолын дайныг эхлүүлсэн. За ингээд 1776 оны 7 дугаар сарын 4-нд хуралдсан 2 дугаар хурлаар тусгаар тогтнолын тунхагийн төслийг баталж 13 колони төлөөлөгчид гарын ус зурснаар Британий эсрэг шийдвэрлэх тулалдааны эхлүүлсэн байдаг. За 1787 онд анхны үндсэн хуулиа баталсан. Ингээд бүгд найрамдах засгийн газрыг тунхагласан. Ингээд 1789 онд Жорж Вашингтоныг анхны ерөнхийлөгчөөр сонгож Конгресс нь Сенат ба төлөөлөгчийн тагмаас бүрдэх болж үндсэн хуулийн манаанд зогсох дээд шүүхийг байгуулсан. За ингээд 1776 онд тусгаар тогтнолоо тунхаглан залж 83 оноос бүр дэлхийд дахинаа хүлээмжшөөрөгдсөн Америкийн нэгдсэн улсыг байгуулсан байна. За ингээд Америкийн хувьсгалт нь бусад Америкийн болон бусад Африкийн колони орнуудыг хувьсгалт урайлах томоохон үйл явдал болсон байдаг. За одоо энэ дээр бид хүн харж байна тийм үү? Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд байна. За үүний дараагаар Францын хувьсгал. За Францын хувьсгал бол Испани Францын хооронд явагдсан дайны үр дүнд Испани улс их хэмжээний газар нутгийг алдаж баруун Европт Франц улс зөнхлөх байр суурьтай болсон. 1700 онд 2 дугаар Карлын нас барсны дараагаар 14 дугаар Людвиг хаан ширээ соломжиж 1713-14 оны дайнуудад Франц орныг сүрүүлэн нэр нөлөөгөө алдаж харин Британий нэр хүнд олон бүссэн байдаг. 1700-аас 1800-ад оны үед Францын нийгэм улс төрийн байдал докторгүй болж санхүүгийн улс оронд ярина үргэлжлэсэн. За энэ үеийн Францын хүн амын 3 үндсэн давхруу хуваагдаж байсан. Хөдөөд гар үйлдвэрлэлд гоёл чимэглэл нийгмийн салбарт хүчтэй хөгжиж хөлсний ажилчид бий болсон. Ингээд хотод байгаа үйлдвэрүүд нь мануфактурын шинжтэй болж Францын хотууд наажмаар үйлдвэр худалдаа соёлын төв болоо хувирсан байна. За гисэн хэдиж ард түмэн маш их ядуу зүдүү байдалтай байсан. Ингээд 1789 он буюу яг Америкийн хувьсгал гарснаас хэдхэн жилийн дараа 8 сарын 4-нд феодалын бүх эрх мэдлийг хүчингү болгосон. За ингээд барааны үн хязгааргүй өсч ажилчид тариачид гар урчууд хотын ядус дүнгиж амин цогтдын амьдарч Францын хувьсгал бүр аюул тулгарсан байдаг. Ингээд Францын хувьсгал 1789 онд өрнөсөн. За ингээд Наполеон Бонапарт гарч ирснээр Францын хувьсгалыг дэвцүүлсэн гэх юм уу. Ингээд Наполеон Бонапарт төрийн эргэлт хийж 1804 онд өөрийг Францын эзэн хаан гэж өргөмжлөсөөр Францын хувьсгал төсөөл болсон байх нэ. За ингээд тариачид хэмжээгээр их таанцыг өөрчлөх санал гаргасан. За ингээд 1789 оны 7 дугаар сарын 14-нд Францд үндсэн хууль таанцыг тогтоож Францын хувьсгалын гол бололт нь хүн ба иргэний тунхаглалыг батлан гаргасан явдал юм аа гэж түүхэнд үздэг байна. За одоо бүгдээрээ Латин Америкт гарсан туслах тэмцлүүдийн тухай харцгаая. За Америк болон Франц гарсан хувьсгалууд Латин Америкийн орнуудад нөлөөлж 500 мянган болтой Гаити арал дээр туслах гарсан байна. Гаити арал гэдэг бол одоогийн Гаити улсын нутаг дэвсгэр. За 1801 онд тусаарлын боолчлыг халж бүх иргэд хуулийн өмнө тэгшэрэгтэй байх залбирхыг үндсэн хуулийг батлан гаргасан. Ингээд төд бодлого 1818 онд Мексикт өргөнсөн үндэсний эрхлэлийн тэмцлийг Мигель Идалго удирдах Мексик улс
1824 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан байдаг. За үүнээс өмнө 1811 онд мөн Венесуэл улс тусгаар тогтнолоо зарласан. За гэх мэт ингээ маш олон орнууд гэтээ Америкт тусгаар тогтнолоо зарлаж эхлэх үндсэн тавигдсан байдаг байна. За одоо бүгдээрээ Оросын эзэнт гүрний тухай үзнэ. За Оросын эзэнт гүрэн 1708 онд улс орноо губерн муж уездийн зохион байгуулалт оруулсан байдаг Орос улс нь. За ингээд 1711 онд Сенат байгуулж хэмжээгүй эрхт хаан цэцэглэлийг бэхжүүлэх арга хэмжээ авсан. Ингэснээрээ 1-р Петр хаан өөрийгөө эзэн хаанаар өмжилж 1722 онд балтсан хуулиараа цэргийн болон иргэний бүх албан тушаалныг 14 зэрэг төр дувааж эрх үүргийг нь тодорхойлсон байна. За ингээд Оросын эзэнт улсад өөрчлөлт шинжилт бий болж эхэлсэн. За ингээд Орос болон Австртай хамтран 1735-аас 1739 онд Турктэй дайцсан байдаг. За тухайн үед Туркэд бол Османы Турк эзэнт гүрэн байсан. Ингээд 1759 онд Оросын арми Пруссийн армийг буцагж Польшид нөлөөгөө тогтоосон байдаг. За Пруссийн арми гэдэг бол одоо тухайн үедээ Европын хэмжээнд бол нэлээд том хүчирхэг эзэнт гүрний тоонд багтжсэн. Баруун зүүн Пруссийн эзэнт гүрэн гэж байсан. За ингээд Хатан хаан 2 дугаар Екатерина нь 1780 онд зэвсэгт төвийг захих холбоо байгуулсан Америк дахь колони дайнд Англи улс ялагдах одоо нөхцөл бүрэлдсэн гэж хэлж байна. За ингээд Орос оронд дотоод шинжилт бий болсноор Орос орныг маш хүчрэг болгосон. За одоо энэ хүү газрын төвдөр 1613-аас 1881 за 1914 оны хүртэлх одоо газар нутгийн өөрчлөлтийг харуулсан байна. Хэрхэн хүчрэгдсэнийг эндээс харж болно. За ингээд Оросын эзэнт гүрний хаадын одоо энд Оросын эзэнт гүрний 14 хаадыг гаргасан байна. Хамгийн сүүлийн эзэн хаан бол Николай 2 дугаар Александрович. Энэ бол одоо манай Монгол орны тусгаар тогтнолын одоо түүхтэй маш их холбоотой эзэн хаан байна. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.